өмнө хожигдсноор 7 дугаар байранда бас хэвээрээ үлдсэн. Тэгэхээр бас юу ч болж болно гэдгийг бас та бүхэндээ бас тоглолтын эхлэлд сануулъя. Барс олж А2. За өмсгөл бас өөрчлөгдсөн байна. Арай нэг цагаан оруулгууд нэмэгдсэн харагдаж байна тий. Асуултаа дуусах магадлал бол 90%-тай. Чиманга илүүгээд 2 авсан. Ялч юу. Гүрцог хамгаалагчаа дохиод даргалсан. Гүрцогийн 3 онооны шидэлт амжилттай болсон. Захан Бродерсын тоглолт авч яваад орсон. Минд Баяр 7 секунд доошлцсон. Минд Баярын хоолын шидэлт амжилттай болсон. Дараас нь шидэлтүүд унлаа. А2 шидэх гэж бодож үзсэн. Муур бол бүр хайчлаа. А2 муурыг шийдэж байна. Хотын Цэнгүүн Баярын дамжуулт Гүрцог дээр ирсэн. Гүрцогийн 3 онооны шидэлт нь онооштой болсон. Чиманга Цэнгүүн Баярын эсрэг шахаад явсан Жордан Чимангагийн 2 оноо. Шүүлд уурхын матсан ороо тий өөрийнх нь тоолд оронгууд. За ер нь тоглолтоо ба тоглогчоо бас байлгая гэж шийдсэн байж болно. Шидэлт нь онооштой болсон. Дараас нь шидэлтүүд унсаар Маккензи. Ардаа өгсөн мөнх төрийн баасан дөрж 3 онооны шидэлт нь унсан. Тоглолтыг гайхалтай эхлүүлдэг залуу да. Өдөртлөгийг тааруу тоглоодсэн. Эргээд форма очроо олоод эхэлж байгаа да. Чимангаар нэг өдөлтөнд зогсоогдчихгүй байна да. Чимангаг суухад ч гэсэн гаргаж ирээгүй нэг гэдэг бас их сонирхолтой байна тий. Ааха. Гүрцог 3 туудаага унаглаа хотын шидэлтийг. За энэ Барсуулт маш том алхаад явсан да. Хамгаалагчаа хэвчээ цаа гаргаад 2 оноо авлаа. Мөнхтэй Бродерс үлдсэн байгаа. Мөнх төрийн баасан дөрж татаа шийдсэн 3 онооны шидэлт нь онооштой болсон. Энэ ногыг яах вэ? Тоглолтод оролцох боломжгүй байгаа. Маккензи муур алхамд хийсэн зүүн довтлохоо онооштой болсон. Бродерс тоглолтыг буцаад асуулгуудын довтлохоо 2 алхамд хийсэн довтлохоо онооштой нэмэлт нэг шидэлтийг Алтан гэрлийн А2-ыг орлоо. Сайн амгаар. Наан сланч гоё боллоо доо. Цэнгүүн Баярын шидэлт. Захан Бродерс өнөөдөр Splash Brothers болоо гараад иржээ. Ирсэн түшиг дундаас их өндөр өсөрч идсэндээ алдаатай байж болохоор шидэлтийг унаглаа. Захан Бродерс бүм үлдсэн юм байна. Шидэлтэй байгаа да. Баасан доржийн шидэлт нь онооштой болсон. Эсрэг багийнхаа хамгийн бас байрлал, өсөлтийн байрлал одоо үлрэлийн тоглолтуудгээс илүүтэй яг гол юм дээр анхаарч байгаа. Магадaltaй түшиг 3 дамжуулт Хотын Цэнгүүн Баяр нэг ийцэн яагаад 2 үгүй гэж шидэлт нь онооштой болсон. Захан Бродерс багийн амжилттай болж байгаа 10 дахь уулын цааш. Тэрний зогсооно гэдэг чинь хүндтэй Маккензи. За гарсан шидэлт нь онооштой болсон. Одоо бол Маккензи шиг авсан. 7 секунд дуусч байгаа цаанд Цэнгүүн шитгэсээр аргагүй. Цэнгүүний шидлээр унсан. За хөлгүүд тоглолт 3 удаагаа болж өөр иргэн түшиг. Алхам тэгээд 2 оноо авсан. 33 тоноо. Чиманга ер нь ойрч байгаа юм байна да. Элмор довтлогоо алдсан. 2 тонжиг өөрөө үүсгэсэн. Элморын довтлогоо онооштой болсон. 2 оноо авлаа. Гоё хүлээстэй тоглолтыг үзүүлсэндээ А2-ын шидэлт оноочгүй. Нэмсэн 2 оноо авлаа. Элморын Нефт яваад дамжуулсан да. Цэнгүүн сувсвал 3 онооны шидэлт нь онооштой болсон. Цэнгүүн Үүр цаана Элмор гэсэн. Элмор үргэсэн тоглож таасан. Гоё тоглоо байлаа. А2 задлаад өгсөн Цэнгүүн шидэлт нь оноочгүй. За хоёулаа гарч ирээд нэг нь. Дахиад боломж үүссэн Маккензи муур сувсвал 3 онооны шидэлт нь орлгүй яах вэ? Багийн 47. Милри хөөргсөн тоглож байгаад орсон. Элморын гарыг давуулаад энэ тоглолтод хийж байгаа эхний тоглооны орлого. Гүрцог заслан авсан. Элмор дундын шидэлт нь онооштой. Барсуулт хүний илүүтэй гараад ирсэн байгаа. Ян Миллер өөрөө тоглосон. Маккензи муур зөндөндөг. А2 20 хамаарч ойрхон байх хэрэгтэй дээ. Хоцрох юм бол юм болно. 2 оноо. Тодлон ашиглах юм байна Бродерс авсан. Маккензи муур өөртөө цаа гаргаад шидсэн дундын шидэлт. Амжилттай болсон зэрэг. Дамжуулт баасан дорж дээр 3 онооны шидэлт нь онооштой болсон. 10 минутлаар явсан. Элмор Эндээс тоглоом онооштой болсон. Самбадаад 2 оноо явуулсан. Маккензи муур 2 хамгаалагч өөрөөр татаад доор гисэн Вайтл Элмор царины нэг удаас. Маккензи муур Элмор төгсөн. Элмор дундаас яг л өөрөөр шиддэг зай цэг байсан. Скортофол Элмор төгсөн. А2-ын эсрэг Вайтл Элмор шидэлт угаагаад гарсан Цэнгүүн Баяр 2 дахь боломжоор оноогоо авлаа. За А2 Цэнгүүн Баярын эсрэг шахаа тоглох боломжтой доо хурдаараа төрөгцөө 2 оноо авлаа. Цаан дамжуул даш дөрж дээр ирсэн. Даш дөрж явж ороод 2 оноо авсан. Маккензи муур энэ дамжуултыг өгсөн. Өөрөд өгсөн стендаг амжилттай болсон. Муурын дамжуултыг Элмор дуусгах захиалгүй. За цаанараа Эрдэнэ жаргалтаас голжуулагч тайм аут захиалж байгаа. Харагдсан шүү. Энэ тарин 3 онооны шидэлтэй. Зүүн дээрээ далхан тэгээд явсан довтлогоо онооштой болсон.
Навраад. агрессив хамгаалтыг хийгээд байгаа. Муур юм дайрж байгаа талдаа. Хэрвээ яг одоо удирдлийн амжилтаар нь харж үзэх юм бол ийм байна. Гэхдээ мэдээж доор байгаа хэд бол үнэхэрийн чанартай сайн баг учраас дамжуултыг хүлээж авсан. Доор Тэмүүшин нэг илүү дамжуулт Аз 2-2 оноолаа. Гараад ирсэн Миндбаяр. Миндбаяр өөрөө алхаад ордсон довтлоо нойж байгаад орлоо. Гоё алхамт байна. Az 2 Чиманга доор авсан. Нэг тогшоо дээшээ явсан 2 оноолоо. Тэ магадгүй квадраптай авлыг бидгүй. Харж магадгүй. Өнөөдрийн цуглаа ингээд энэ дөрвөн үзүүлэлтийг хоостой шаргасан. Хэд хэдэн тохиолдол байлаа. Чиманга энэ үе. За гэхдээ хоорондоо өсөрчлээ. Барсуултын өсрэлттэй шилд орсноор онооны зөрүү доолоо болж орлоо. Төгсөлч. Контактлаад амтсан Марсвол доохоо штоосон. Зүүн доолоос шарав Тексраныг асуулгуудыг хийсэн байна. Их хоёр доолоо хоногч басан доор авсан Чиманга 2 авлаа. Стаад Йонсон гоё иргэцэндээ доолоо хоногтой болсон. Маккензи Муур Азарын слаш найдвартай болсон доо. Их хоёр эргээд Аз 2 төгсөн. Аз 2 хүнд байдлаас зүүн төгсгөл амжилттай болсон. Төвийн 19 Ян Миллер цэнгүүмээр хамгаалт маш сайн болсон. Гэхдээ Миллерийн төгсгөл Миллер сул шидэж чадсан. Ян Миллерийн шид туугаад гарсан. Аз 2 нэмээд автолчлоо. 3 онооны тэргүүр. Барсуул 3 онооны шийдэлт оногтой болсон. Баатарын Барсуул Кензи амжилтыг даштойш руу гаргасан. 3 онооны шийдэлт оногтой болсон. Тэрүүтээ ганцхан чулуу шидэлтэд оруулан шүү дээ. Доошоо өгсөн. Довтлогоо оногтой болсон. Буцаад даштойрч Бөмбөг таслагдсан. 7 дахь тасчлаа. Баатар Эрдэнэ Барсуул энэ тоглолтыг хаачуудаа байгаа. Заавал 3 оноор уул явах шаардлагатай болцсон доо. Муур харин 2-ын голоос эргэж гарч ирээд 2 оноо авснаар 30 оноо төржээ. шүү дээ. Өргөд өгсөн Стен Данк амжилттай боллоо. Аз 2 2 оноо авснаар төлөвлөлтөөр эхлэлийг хийж онооны зүрэг барьж чадсан улмаар хожлыг байгууллаа. Харин Захан Бродерсын хувьд бол ялангуяа шийдэлтэн дээр тий тоглолтыг маш их хэлсэн боловч харамсалтай нь үлрэлт ээлжид хожигдлоо хамааслаа.